За. Майклийн IMAX үзэр үзэхэд ерөн бэлэн болж байна. Хоёрсон тийм. За хэдүүлээ. Хумруугаа өдрөлөг бараг фул хаус байгаа. Албаар юу байгаагүй. Эхний 5-1 нь зараагүй. Тэгээд 6-р игнээс хавшаа сууж байгаа. Зэм өдөрт амар таргуу сайдан явсан. Гэхдээ олоодохгүй эхлэе. За одоо ганцхан тоглоомын үзэр эхлэн. За тэр тоглоом маань асуулт хариултын тэмцээн байгаа. Хоёр ялагч тодруулах юм. За тэгээ 2-р оронд орсон оролцогчийн шагнал юу байх вэ гэхээр манай дараагийн тусгай үзэр тос тасалбарын эзэн болох юм. За одоогийн байдлаар бол албан ёсоор зарлаагүй байгаа ч гэсэн төлөвлөгөөний дагуу бол Mortal Kombat 2 байгаа IMAX үзэр. За гэхдээ тэрийг бас арай яг official болоогүй байна. Магадгүй тэр биш бол одоо Supergirl гэдэг ч юм уу те. Ямар ч байсан зөндөө үзэр зохион байгуулсан тэгээд тэрнийх нь нэг байна гэсэн үг. За нэгдүгээр оронд орсон оролцогч маань бол Michael Jackson-ы Funko Pop гэх юу байгаа. Collectible гоё юу байгаа. Funko Pop чи юу гэдэг юм бэ тэр чи одоо жижиг action figure гэх юм уу те. Тийм collectible гоё action figure байгаа. Michael Jackson-ы Off the Wall-ын үеийнх нь action figure байгаа. За тэрийг шагнал болгож авнаа. За тэгээ яг жинхэнэ Michael Jackson фэн зориулсан гоё шагнал болно гэж найдаж байна. За одоогоор 129 130 хүн оролцох гэж байна. Асуулт хариултын тэмцээнд. Эхний 2 байрны шагналтай. За хүн төрөлхтний хөгжмийн түүхэнд бүх цаг үеийн хамгийн их борлуулагдсан цомог Michael Jackson-ых байдаг юм байна. Аль цомог нь байдаг вэ? За зөвлөлтөг арын Thriller. Дараах уран бүтээлчдийн хинтээ Michael Jackson хамтран уран бүтээл гаргаж байсан бэ? За Prince, Paul McCartney, John Lennon болон Elton John гэсэн артистууд байна. За Michael Jackson хинтээ хамтарч уран бүтээл гаргаж байсан бэ? Харъя. За энэ Paul McCartney буюу Beatles-ийн Paul McCartney байжээ. За дараагийн асуулт удахгүй гарна. За тэрнээс өмнө хүснэгтэй танилцъя. Michael Jackson-ы дүүгийн нэрийг хүчнөө гэж. За энэ бол Michael Jackson-ы дүү. За өөрөө бас Michael Jackson-с дутхгүй алдартай дуучин. За ялангуяа 90-ад он 2000-ад оны их үед бол одоо ихэр супер байсан дуучин. За зөвөрөлтийг харъя. Janet буюу Janet Jackson гэсэн байна. Michael Jackson аль кинонд гарч байсан бэ гинэ. За энэ ч одоо кино үзэж байгаа хүмүүс байна да тий. Кинотой асуулт авах бол болохгүй. За энэ дөрвөн киноны алинд нь Michael Jackson гарч байсан бэ гэж шүү. За энэ бичлэг үзэж байгаа хэдмэн ч гэсэн тоглоод яваарай. Michael Jackson анх хэдэн онд Moonwalk концерт тоглолтын үеэр хийж байсан бай. За ер нь олон нийтийн өмнө гэсэн үг тийм ээ. Олон нийтийн өмнө Moonwalk алдартай Moonwalk хэдэн онд хийж байсан бай. Хүмүүс 80-ад онд их байна, 90-ад онд айгүй их байна. Зөвөрөлтөг харъя. 1983 он байжээ. За яг энэ нөгөө анх Moonwalk хийж байгаа нь энэ байна. За ялагчдыг харъя. За эхний хоёрт орсон хүн маань нэрээ харангуйтай скриншот хийш үү за. За хоёрт Сэлэн, за баяр хүргэе. Дөрөвхөн оноогоор. Хоёрт ороод нэгт орсон төгөлтөр. За баяр хүргэе. За скриншот хийчээрэй. Скриншот хийгээрэй. Yo. За үзэр дууссан. Юу яах гэсэн чинь эхний яг шууд реакшн бичлэгээ IMAX танхим дэлгэцэн дээрээ түрүүний Michael-ийн постертэй хийх гэсэн чинь үзэр дууссан гото projectionist маань projector шууд унтраачиж одоо угаасаа тэрэн зөвлөлтөө. Тэгээд би тэрийг хэлээгүйс би яг кино дуусах байгаа санаанд байхгүй. Тэгээд тэгж чадсан гоо. Гэхдээ арцаа эхний реакшн юмнуудаа явчих. Дараа нь үргэлжлүүлээд илүү төгсөр юу явах. Ямар ч байсан театрын experience бол галзуу байсан. Юуны experience-тэй
ер нь Bohemian Rhapsody яг театрт үздэг experience-тэй хүмүүс бол амар адилхан санагдах гэж бодож байна. Олуулаа яг IMAX-аар бүр ингээд үзэхэд бол бүр ялчгүй өмнө галзуу байлаа яг experience-ийн хувьд. Тэгээ угаасаа өмнө нь би юунууд дээр трейлер энэ дээр хальт ярьжсэн бах яг ялчгүй Майклийн хөгжим discography те дуунууд нь угаасаа амар болохоор перформансууд нь амар болохоор кинон ер нь тэрэн дээр нэлээд суурлаад явж байх гэж бодсон яг тэгж таарлаа. Юу гэдэг яг кино одоо уран сайхны кино тэгээ найруулга зохиол өрнөл зам бидний амьдрал дээр мэддэг Майклийн амьдрал Майклийн одоо юу гэдгийг карьер тиймэрхүү талаас нь харах юм бол яг юу гэхээргүй тодорхой хэмжээнд сул хийж болохоор тэгээ ямар нэг юмнуудыг тодорхой хэмжээнд орхисон ч юм уу орхигдуулсан эсвэл албаар ингэсэн албаар орхигдуулсан юм да тиймэрхүү зүйлүүд за тэгээд яг өрнөл талаасаа яг нэг юм давтагдсан зүйлүүд бол байсан ялтчгүй тэрнтэй бол марахгүй гэхдээ энэ кино гол хоёр авч ирсэн юм юу гэхээр за нэгдүгээр дуунууд наа гэхдээ дуунууд дээр 100% найдах юм бол энэ кино хог болох байхгүй би Bohemian Rhapsody шин дургуй байдгийн тэр тэгээ угаасаа Queen-ийн хөгжим галзуу тэг Queen дээр зүгээр тэр чигээр суурилж байгаа хөгжим дээр нь те Rami Malek ч юм уу бусд нь нэвлүүлэг өрнөлтэй надад гой санагддаг л те тэгэнгүүт Майкл дээр болохоор сая нөгөө талд нь за нэгдүгээр хөгжим угаасаа галзуу байдаг тэрэн дээр ихтэй ганц найдсангүй тэр нь таалагдсан юм нээсэн. Тэгээд юу байсан бэ гэхээр мэдээж каст галзуу Neon амар гоё байла. Neon ч одоо legendary те Neon за тэгээд хин Common Domingo Joe Jackson дээр бүр үнэн галзуу байла. Ямар ч амар адилхан болгосон дүр хувиргалтын баг бол амар ажилласан байна. Тэгээд хиний Майклийн хүүхэд насны Майклийн жүжигч бүр үнэхээр мундаг байла. Яг дуулж байгаа хэсгүүдийг нь яаж хийснээ мэдэхгүй. Тэр хүүхэд бол яг дуулсан үгүйг мэдэхгүй баг үгүй байх. Яг Майклийн хоолой юм уу гэхээр бас үгүй юм шиг те. Тэрийг сайн мэдэхгүй. Гэхдээ яг жүжиглж байгаа тэр энержи нь бүжиглж байгаа те. Тэгээд сэтгэл хөдлөлт ч юм. Яг тэр талаасаа тэр хүүхэд бол үнэхээр супер мундаг байлаа. Яг уу рандом ганц хоёр юу байсан? Каст гоё каст одоо Mike Myers жишээ нь юун дээр Bohemian Rhapsody дээр бас байдаг шүү дээ. Mike Myers жижигхэн рандом кастын гоё байсан. Miles Teller жижигхэн ерөөсөө хитгэн синтэй гэхдээ бас гоё байсан. Тийм тэгээд хамгийн гол нь Jafar Jackson байсан. Юуны Jermaine Jackson-ы хүн байсан санагдаж байна. Майклийн том ах нарын нэгийнх нь хүү. Тэгээд Jafar Jackson бол үнэхээр бүхнээ гаргалаа. Одоо мэдгүй хүн энээс илүү бүхнийг зориулж нэг одоо жүжиглэлтэнд тэр дүрэндээ гаргаж болдог үгүйг бас мэдэхгүй байна. За ястаа яг Jafar Jackson хэр дуулсан үгүйг нь мэдэхгүй байна. Яг бодитор дуулсан үгүйг нь тэрийг бол бид нар мэдэх боломжгүй. Майкл шиг хоолойг дуурайж ойртуулна ч гэж хэцүү те. Тэрийг мэдэхгүй байна. Гэхдээ тэрнээс бусаад тэр бүжилж байгаа жүжигл бүр ялангуяа тэр тайзны хэсгүүд нь тэгээ бэлж байгаа бүжилж байгаа. Үнэхээр супер байлаа. За тэгээ мэдээж яг фэнүүдийн хувьд бол iconic мөчүүд нь зөндөө байсан те. Одоо юу гэдгийг трейлерийн зураг авалтын хэсэг галзуу байлаа гэдэг ч юм уу. Тэгээд тийм iconic гоё мөчүүд зөндөөс. Гэхдээ оруулсан бол гэж бодсон юмнуудаас зөндөө байлаа л да. Одоо юу гэдгийг Paul McCartney-тэй хамтарч ажилласан. Одоо Beat юуг Quincy Jones тэр хоёр хийж хахтан Van Halen ярьж таарад Van Halen яадаг те одоо амьдрал дээр гитар солог нь үнгүү хийж өгчөө яваад гсэн гэдэг ч юм уу. Тэр story амар legendary шүү дээ те. Тэгээд яг болохгүй зүйлүүд зөндөө байсан бах. Гэхдээ жишээ нь тэр мөчийн тэр гитар солог Van Halen яаж байгааг харж марсан бол яг Quincy Jones дүр нь хэлж байгаа юм л та. That's Van Halen гэдэг. Гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүд зөндөө байсан. Гэхдээ бас бодохоор Майклийн яг би өмнө нь трейлер дээр нэржсэн. Яг Майклийн одоо карьер амьдрал ч өөрөө хитрхи нүсэр хитрхи комплекс хитрхи олон одоо оргилтой хитрхи доошоо олон юмтай амар олон юмтай юм байгаа хгүй. Тэгээ тэрийг яаж ч утсан уран сайхны кинонд багтах боломжгүй. Тийм тэгээд цурал мурал хийдгүүл юм бол те хідэн бот ном гаргадгүүл юм бол угаасаа боломжгүй те хэний өнцгөөс байх уу гэдэг ч өөрөө асуудалтай. Тийм болохоор энэс өөр хувилбар хийхэд хэцүү байсан баг. Энэс одоо ерөнхий фокус нь шүү дээ те. Гэхдээ энэс сайн гэж болох байсан. Зохиол дээр илүү жоохон анхаарах ч юм уу, илүү жоохон давтагдж байгаа зүйлээ жоохон багасгах ч юм уу те. Яг өрнөл нэг юм давтагдсан юм бол айгүй их байсан. Тэрийг үзсэн хүмүүс илүү анзаарах. Тэр нэг тийм садаа бол болоогүй үзэхэд. Гэхдээ одоо чинь юу гэдэг би хүмүүс зүгээр Bohemian Rhapsody-гаар жишээл аваад байна л да. Гэхдээ зүгээр Bohemian Rhapsody үзээ таалагдсан хүмүүс жишээ нь яг дахиж Bohemian Rhapsody үзэх хүсэл төрдөг гэдэг юм байна байхгүй. Тэгээд Bohemian Rhapsody санаанд нь орох юм бол Queen сонсохыг боддог байх гэж би бодоод байгаа. Тэгээ Michael бол тийм байх юм шиг санагдаж байна. Муу гэсэн үг бол бас биш чинь. Надад бол Bohemian Rhapsody-гаас илүү таалагдаад байгаа мөртлөө яг киног нь дахиж үзэх үү гэхээр киног нь үзсний дор бол яг ингээ санаанд оронгууд шууд Michael-ийн перформансуудыг үзэх, тэгээ мьюзик видеонуудыг үзэх, дууг нь сонсох ч юм уу. Ингийн хүслийн илүү төрх юм шиг санагдаж байна. Гэхдээ театрын experience бол үнэхээр галзуу байсан, амар гоё. Тэгээд нөгөө тэр юун дээр санитар нөгөө нэг Адрана химэнтэй fuck
хин гэдэг үлээ. Нөгөө Cynthia Erivo-те Ariana Grande-тэй кино ч юу лээ? Witch-тэй. Wicked тийм. Жишээ нь Wicked тэгээ саяны K-pop Demon Hunter Center дээр нөгөө sing along хувилбарууд гарч ирсэн шүү дээ тий. Одоо хамт дуулж үзэж болох тий. Тэрэн шиг жишээ нь тийм хувилбар яг энэ кино хэр амжилттай болох үгүй мэдгүй box office center тий. Үнэхээр амжилттай болж чадах юм бол одоо юу гэдэг юм магадгүй дараа нь стриминг юмд видео on demand ороход тийм sing along хувилбар байл бас байж болохоор бол санагдаж байна яг. Тэгээ перформансууд нэлээд хідэн яг дууны iconic перформансууд яг бүтэн баг байсан гэж хэлж болохоор бол байсан. Тэр бас айгуу гоё байсан. Тэгээ Jafar Jackson ямар амар мундаг юм бэ ёо. Бүр тэр нь энэ киног даварж ийн гэхээр амар нэг юм хогийн байсан юм бэ чирж байгаа юм шиг болох гээд байна. Гэхдээ бүр үнэхээр одоо гол зүйл нь байгаа байхгүй. Jafar Jackson ийм амар мундаг байгаагүй л энэ кино бүр үнэхээр байхааргүй бүтгээргүй юм байсан. Үнэхээр супер амар байлаа Jafar Jackson бол. Вау. Яаж хаанаас гаргаад яг дүүнэлтэй зүгээр хаанаас гаргаад ирсэн гэмээр зүгээр үнэхээр супер байлаа. Тийм. Тэгээд киног хаанаас эхлүүлэх бол хаана дуусгах бол гэдэг надад асуулт бас сонирхолтой байсан. Тэгээд үзэж дуусны дараа бол яг ойлгож байна. Яг дуусгасан мөчн ямар цаг үед юун дээр нь дуусгасан гэдгийг бол яагаад гэдгийг нь ойлгож байна. Гэхдээ илүү хүсэж байгаа хүмүүс зөндөө байгаа. Байж болох байсан магадгүй болох байсан байх. Тэрийг сайн мэдэхгүй байна. Одоо 2 цаг хэдэн минутын кино энэс илүү яаж юм багтаахыг сайн мэдэхгүй байна. Ямар ч тач юу критикүүд одоо би жишээ энэ киноныг тийм өмөрж ярьж байгаа юм шиг өнцөг нэлээд анзаар гэж байгаа. Тэр нь бас үнэн зөв. Яагаад тэр анзаарсан бол зөв. Яагаад тэгэхээр яг энэ өдөрт бол би бас нэлээд юм асуултын тэмдэгтэй байсан шүү дээ. Трейлер реакшнуудыг үзсэн бол. Тэгээд тэгж яагаад яг юу яахын өмнө сая ерөөсөө уржигдэр билүү тэрний өмнөх нь те нээлттэй хэдхэн хоногийн өмнө яг критикүүдийн үнэлгээ гарч эхэлж байгаа байхгүй. Том студиуд критикүүдийн үзүр болцоод сэтгүүлчдийн үзүр болцоод ийм ойртуулж ээж үзүр ийм төгсөн хойно одоо үнэлгээ юунуудаар ревюудээ олон нийтэд ил болгохыг одоо зөвшөөрнө гэдэг ер нь жоохон тааруу шинж байдаг. Ер нь кинонд студиуд айгүй ихтэлтэй үедээ 2-7 хоног за бүр зарим нь бол бүр давраад 3-7 хоногийн өмнө ревюудээ олон нийтэд ил болгохыг зөвшөөрдөг. Ийм тал бол би. Тэгээ сая бол ингээд дөхөөд ирсэн байхад ревю гарах жоохон санаа зовж ирсэн. За тэгээд критикүүдийн ревю гарч бүр айгүй муу байсан шүү дээ. Rotten дээр 20 эдтэй байсан те. 22 3 тачлоо юу дээр Metacritic дээр бас нэг 30 төчтэй нэлээд таар байсан. Тэгээ тэр бас тэрнээс бол санаа зовжсэн. Тэгээд ямар ч үс experience гоё явах гэдэгт итгэлтэй тэгээ кинон нэлээд таар болж дээ гэж айсан. Гэхдээ үнэхээр тэр шиг бол байгаагүй шүү. За би энэ киног одоо юу гэдэг юм Rocketman ч юм уу те Straight Outta Compton ч юм уу тэдний левелийн кино бол байсангүй. Тэрний левел бол байгаагүй. Гэхдээ Jafar Jackson хин Common Domingo те жүжигчдийн бүлгүүд тэр жижигхэн Michael тоглолдог. Энэ гурмар бол үнэхээр галзуу бүр үзэхэд бол ямар ч харамсааргүй байлаа. Дээрээс нь experience нь галзуу байлаа. Яг IMAX үзсэн experience бол үнэхээр галзуу. Тэгэхээр би бол тэр критикүүд жоохон гайхаж байна. Зарим нэг шалтгааны түрүүнд тайлбарсан шүү дээ. Илүү би юм байж болох байсан. Нюанс юмнуудыг нь жоохон хассан гэдэг ч юм. Одоо жишээ нь Janet Jackson ерөөсөө байсангүй би тэр ерөөсөө ойлгосонгүй. Магадгүй Janet Jackson өөрөө кинонд өөрийг нь талаар гаргахыг зөвшөөрөөгүй байж болох юм те. Сайн мэдгүй байна. Гэхдээ Janet байсангүй. Latoya хөөх юм зүгээр харж зогссоор гал дууслаа. Тэгээд яа тэр талаас олон шүмжин байгаа байх. Гэхдээ experience талаас гоё байлаа. Урт хугацаанд энэ киноны талаар сэтгэл жоохон бууж магадгүй гэж бас бодож байна. Experience нь гоё байгаад яг цэвэр experience дээр бодсон юм шиг. Гэхдээ Jafar Jackson-ийн энэ яг жүжигл тимийг бодохоор бас ганц тэр биш байгаа байхгүй. Тийм ч өрнөл байна. Зураг авалт эвлүүлэг энэ төр бол үнэхээр гоё байсан шүү. Тийм. Тэгээд за ерөөдөө сэтгэл юм байна. Цаашаа үргэлжлүүлж баг ревю хийчих шаардлагагүй болчлаа. Гол юм ер нь ярьчлаа. Тийм. Тэгээд тусгай үзэр маань гоё боллоо. Эрт үзлэг юу орчсон үзэр маань гоё боллоо. Одоо юу Өргөө кинотеатрын ч ингээд хааж байна. Сая уулын том танхимн дээр дэлгэцэндээ урд юугаа ревю хийсэн бол гоё байлаа гэхдээ яг. Тийм. Тэгээд хамт байсан бүгдээр нь баярлалаа. Дараагийн үзэр юун дээр байгаах Mortal Kombat байна гэж бодож юм. Тэгээд тэр үед нь ямар ч байсан зарлана. Тэгээд хамт байсан бүгдээр нь баярлалаа. Дараагийн бичгүүдээр уулзтлаа баяр та. Тийм тэгээ нэг юм хэлхээ мартсан байна. Энэ кино Bohemian Rhapsody-гийн хамгийн том амжилтыг тавтаасаа гэж найдаж байна. Bohemian Rhapsody миний ямар сэтгэлтэй юу байх нь хамаарал үгээр тэр киноны хамгийн том амжилт юу вэ гэхээр
хүмүүсийг Queen-ийг сонсож эхлүүлсэн, одоо мэдгүй байсан хүмүүс, сонсдгүй байсан хүмүүсийг сонсож эхлүүлсэн, шинэ фэнүүдтэй болгосон, хуучин фэнүүдийн сэтгэлийг сэргээсэн, дахиж сонсоход хүргэсэн, Queen-ийн хөгжим дахиж дэлхийн нийтээр амь ороход хүргэсэнд би Bohemian Rhapsody кинонд маш баяртай байдаг. Тэгээд энэ киног тэр хэмжээний амжилтыг бас тавтаасаа гэж найдаж. За энэ үрээ тэгээд байсан. За өргөжлүүлээд ер нь жоохон бодлоо. Түрүүн дуусгачаа гэж дуусгадаг ер нь жоохон буруудлаа. Тэгээд юу штэ кино урлагийн бүтээл мэдрэмж үзсний дараа үзэж яхад уншиж яхад тийм мэдэрч яхад тэгээд дараа нь тэрээд тодорхой хэмжээний хугацаа өнгөрсний дараа нэлээ өөр бас болдог өөрчлөгддөг эргээрээ сөргөөр янз бүр тэгээд сая ингээд бас нэмээд яриад ингээд явж байхад бас бодогдсон юмнууд байлаа л да. Одоо жишээ нь Jafar Jackson бол үнэхээр супер байсан. Би түрүү хэлсэн л дээ. Гэхдээ одоо энэ кино таалагдахгүй хүмүүс байж болно. Гэхдээ ямар ч таалагдчихсан, ямар ч хэмжээнд таалагдаагүй юу ч энэ киноны талаар ярьсан гэсэн Jafar Jackson-ыг үнэхээр бүхний гаргасан, үнэхээр галзуу байсан гэдэг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэж бол бодож байна. Жишээ нь. Тэгээд тэр жижиг Michael Jackson хөхт ямар супер байсан бэ? Би түрүүн ярьсан магадгүй шуучлаарай. Тэгээд драматик талаасаа ер нь гой юм зөндөө байсан. Одоо ингээл тэр хүүхэд насныхын үеийн хэсгүүд айгу гоё байлаа. Том болцсон хойноо бас юм конфликттэй байгаа зүйлүүдийн хэсгүүд олон биш ч гэсэн гарсан үедээ гоё гарлаа. За Майклийн өөрийнх нь creativity те бүтээлч одоо сэтгэлгээ тэгээд ямар шийдвэрүүдийг юунаас болоод гаргаж байгаа гэдэг жижиг хэсгүүд мэдээж том бүгд байгаагүй ч гэсэн жижиг хэсгүүд одоо жишээ нь bad дээр ямар шийдвэрүүд гаргаж байгаа, биред дээр яаж байгаа, триллерийн клипэн дээр яаж байгаа. Тэр триллерийн клиптэй хэсэг дээр би бол яг үндэ нулимс тусаасан нөхгүй. Тийм тэгээд ингээ бодсон ч ер нь айгүй сайн кино байжээ. Яг хөө мэдээж илүү байж болох зүйл байсан, сул зүйл байсан уу байсан. Гэхдээ Coleman Domingoгийн перформанс тэр хүүхэд Nia Long, Catherine Jackson ээж өндөр туусан. Тэгээд Jafar Jackson гол нь Jafar Jackson ямар амар байва. Тэгээд яг юунууд нь перформанс дэсгүүд нь бүр ингээд бүтэн перформанс дэсгүүд үнэхээр галзуу байлаа. Энэ Jafar Jackson бүр үнэхээр бүхнээ гаргасан байна. Ямар ч мундаг. Тэгээд гол нь зүгээр мундаг байхаас гадна Michael Jackson-ыг дөөрөөж байгаа штэ. Тэр хамгийн амар юм баггүй. Яг тэр биеийн хөдөлгөөн, үйлдэлүүдтэй нэг юм одоо биеийн хилэмж гэдэг штэ тий. Тэрийг ингэж гаргана гэдэг бол үнэхээр хэцүү юм баггүй. Тэр бол тэрэн дээр үнэхээр мундаг байлаа. Тэгээд дээрэс нь Jafar Jackson-д өөрт нь бас нэлээд хүнд байсан мах гэж бас бодож байна. Jafar Jackson ч өөрөө одоо Michael Jackson-ы ахын хүүхэд амьд сэрүүн байхад нь бол хүүхэд байсан. Одоо 30 орчим, 30 хүрээгүй илүү да 30 орчим 30 арай хүрээгүй тийм насны залуу байсан. Санагдаад би тэрийг гуглдээгүй. Альт нэлээд хэдэн сарын өмнө харчихсан. Тэгээд бодохоор Michael-ыг амьд сэрүүн байхад нь бол байсан л байгаа. Тэгээ мэдээл одоо юу гэдэг манайхны ярьдгаар бол орж гардаг те мэддэг тийм байсан байгаа. Гэхдээ л жоохон байсан болохоор одоо юу гэдгийг алдартай ингээд зурагт мөртөөр гардаг тийм мэдээж юм домог гэхдээ өөрөөх нь хувьд бол ахын л байсан байгаа шүү дээ. За тэгээд дээрэс нь энэ Joe Jackson өвөө нь тийм Michael-ийн ах дүүс ихч дүүсийн аав Joe Jackson бол одоо юм яхэр хатуу асуудалтай хүн байснараа бол бүгд мэддэг. Тэгээд тэр одоо юу гэдгийг тэр story, тэр түүх, тэр хүнд нөхцөлөд тэр юмны талаар одоо юуг юмыг бодит түүхийг нэмж насан турш хүний хуваар нэмж судлана, тэрэндээ тоглоно, илэрхийлнэ гэдэг бас нэг төрлийн чаленж байсан баг гэж бодож байна. Одоо Michael-ыг нас орох хүртэл бол хинчин Jafar ч хүүхдтэйсэн өсвөр насндаа байхад нас орсон баг тийм байсан байгаа. Тэгээд мэддэг тань одоо юм ахан л байсан байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ингээд олон нийтийн өнцгтээр юу байсан, тэр хүн ямар хүн байсан гэдгийг ингээд насан туршсан хүний өнцгөөс бэлдэж судалж тэр хүнд тоглоно гэдэг бол бас л нэг өөр төрлийн өнцөг байсан баг. Тэг үнэхээр гахалтай. Үнэхээр супер перформанс байлаа. Тэгээ театрт үзэрэй гэж хэлмээр. Заавал театрт үзэрэй. Тэгээд түрүүний миний яг сүүлийн хэсэг хийсэн бол яг төрж байгаа мэдрэмж шүү. Яг Bohemian Rhapsody-гийн хамгийн гоё амжилт бол тэрэн шиг амжилтанд хүрээсэй гэж бодож байна. Би өөр юм одоо нэмэх юм гайг байх гэж бодож байна. Тэгээ спойлертой дэлгэрэнгүй ярих юу бол санаа бол нэг алга байна. Шаардлага бол нэг байхгүй гэж бол бодож байна. Тийм тэгээд ирээдүйд би сая нэг юуны Budweiser шар аргины түүхийн талаар нэг бичлэг хийсэн шүү дээ. Тэгээд Budweiser Budvar-ын хамт олонд бас баярлалаа ивент итгэжээр ажилласан. Тэгээд ер нь бол тэр хэдийн санаачлага байсан. Тэгээд тэрэн шиг юмны story ярьдаг бичлэг ер нь айгу дуртай байгаа. Би бол одоо юун дээр жога дээр 48 түүх гээд 48 улсын хөлбөмбөгтэй холбоотой story явж байгаа шүү дээ. Энэ Мексик бас ярьсан те.
Мехико. Тэгээд тийм болохоор одоо сая Budweiser-х бас нэг хөлбөр байлаа. Тэгээ Michael Jackson гэж байгаа юм шиг гэдэг шиг ингээд бас үргэлжлүүлээд юм сторинууд ярил ямар санагдталээ бас хуваалцаарай. Тэгээд Fire and Blood явдгаараа явна. Тэрийг айгу удаан ярьж байгаа ойлгож байгаа. Гэхдээ тэр бол айгу гоё болно. Тэгээд дараа бичлэгүүдээр хамт байгаарай. Саналт өглөөдөө хуваалцаарай. Тэгээд юун дээр The Boys Invincible дээр ревю явна. Invincible одоо өнөөдөр бол дуусж байгаа штэ. Энэ Майклийн үзрээс учраас мэдээж Invincible үзүр хийгээг одоо маргааш үзүрээ хийж хийн. Имжлэг гарахад хийж гэнэ үгүй тиймэрхүү байгаах. Тэгээд Invincible The Boys-ийн season-уудын ревю хийнэ. Daredevil хүмүүс асуужсан би Daredevil үзег байгаа. Тэгээд өмнөх трейлер реакшн бичлэгэн дээр ярьсан зүйлийг дахиад нэг хэлээд дуусгахад 7 хоногт ч юм уу 2-7 хоногт нэг удаа стрим хийж ивэл яах вэ гэдэг санаа дэвшүүлсэн байгаа. Тэгээд тэр стример бол кино урлаг, entertainment, pop culture те салбарын мэдээллүүдэд ярилцаа явах юм. За тэгээд дээрэс нь мэдээж юу яаж байгаа үзэж байгаа хүмүүсийн асуулт хариултыг хийж мэгээд ингээд явах нэг юм санаа байгаа шүү. Нөгөө подкастаа хийхгүй байгаа учраас бас тэр дутууга тэрүүгээр нөхт юм уу гэсэн санаа бол байна. Тэ хүмүүс ямар сэтгэлтэй байна хэлээрээ. Тийм. За тэгээ Майклийн ревю байлаа. Жохон замбрааг байсан бол уучлаарай. Гайгүй гэж найдаж байна. Тийм. Тэгээд үнэхээр гоё experience байлаа. Бодох тусам гоё байлаа. Тэгээд Майклийн үзүрийн тусгай гоё постэр байгаа. Тэгээд тэр постерыг юу яан шүү. Одоо дэлгэцэн дээр постерын загвар гарч байгаа. Энэ постерыг бол зарж байгаа шүү. Тэгээд манай Instagram эсвэл Facebook-оор холбогдоод энэ постерыг авахыг хүсэх юм бол холбогдоод авч болно шүү. Instagram, Facebook-оор ер нь Rusty Talks Facebook-оор холбогдвол бүр зүгээр байгаа шүү. Тэгээ хамтдаа бүгдээр нь баярлалаа. Киногоо үзээрэй болж бол IMAX-аар үзээрэй. Хамтдаа бүгдээр нь баярлалаа. Жинхнээсээ баяртай.